Dragon. Дарагон гэдгийг. Дарагон. Тэгж дуудахгүй шүү дээ ээж. Dragon гэж дуудана шүү дээ. Гэхдээ би мэдчихээн. Ээжийнхээ өдөөс энэ. Али дагаад хэл. Дарагон. Дарагон. Кондуктор орилж байгаа юм шиг чанга хатуу ил. Дарагон. 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 Болж штэ. За дараагийн үнийг үгч. Facebook. Хин чанд ийм хачаа англи хэл заагаад өгчдөг байна. Facebook. Ээж, энэ үг чинь P биш F үсгээр эхэлж штэ. Би P үсгээр эхэлж гин гэвэл энэ үг P үсгээр эхэлж байна л гэсэн үг. Дагаад хэл. Facebook. Яста мундаг. Одоо энэ ээжийнх нь гар утсыг англиар юу вэ? iPhone. iPhone. Чамд нэр яаж англи хэл тааж дэлхийн хүн болгоно? Ээжээс л олдохгүй бол хэлдэг янз буруу айлга давтаад англи хэл сурна гэж худлаа юм байна. За яаж айтайгаа хэлээ сайжруулах вэ? Та намайг зуны амралтаар Шанхай явуучих. Бид энд очиод англи хэл сайжруулах гэх. Бас давхар хятад хэлний мэддэгтэй болоод ирээ. Зуны амралтаараа Шанхайд идэх чинь гэсэн үг үү? Нүүдэл боловсролын төв Шанхай хотын технологийн сургууль англи хэлтэй тултлан заадаг байхгүй. Сурагчид тэнд очиод 4 хотод зочд бодол байрлаж, аялж, зугаалж, юм үзэж нүд тайлгаа хичээлийг нь үздэг байлээ. Хамгийн гол нь хүүхдээ Шанхай явуулахад айхаж огт байхгүй. Ягаад гэвэл сурагчдын аюулгүй байдлыг хангаж, амьсны даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулж, хүүхд бүр GPS бууж зүүж өгд юм байлээ. Тэгээд бүр болоогүй 6 хүүхд дотоод мэрэгжлийн хятад хэлтэй нэг огш хариуцж явдаг гэсэн. Хэл сурангаа аюулгүй аялж зугаалах боломжийг нүүдэл боловсролын төвд олгож байгаа юм байна. Сааж австай. Сааж штэ. За миний хүү сайн яваад хүрээд ирээрээ. Ойлголоо ээж. Бай. Танарт тийштэй. Бай ээжээ.